Өнөөдөр эрүүл мэндийн яамны байранд 11 аймагт онцлогооны шинэ төв нээгдлээс сэдвт хилцүүлэг боллоо. Аранга, Хинти, Баян онгор, Говьлтай, Хөвсгөл, Сэлэн, Завхан, Дорногов, Сүхбаатар, Увс гэсэн 11 аймагт ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс 25 тэрбум төгрөгөөр энэхүү онцлогооны төвүүдийг байгуулжээ. Компьютер тоомоогоор эхо аппарат, дурангийн тоног төхөөрөмжүүд, чих хамар олон тоног төхөөрөмжүүд, нүдний тоног төхөөрөмжүүд, шүдний тоног төхөөрөмжүүд, тархины судасны дооплагаараа лабораторийн тоног төхөөрөмжүүд, ерөнхий тоног төхөөрөмжүүд 11 аймагт нийлэгдсэн байгаа. За аймагуудыг тоног төхөөрөмжийн нэр төрөл төсөв бүртгэгчээр хавсан байна. За Аранга аймагт ихэд 19 нэр төрлийн 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлэгдсэн байна. За Баян аймагт 15 нэр төрлийн 1.5 тэрбум, Говьлтад 14 нэр төрлийн 2 тэрбум, Дорногов 20 нэр төрлийн 2.1 тэрбум, Завхан аймагт 23 нэр төрлийн 2.1 тэрбум, Сүхбаатар аймагт 24 нэр төрлийн 2.1 тэрбум, Сэлэн аймагт 22 нэр төрлийн 1.2 тэрбум, Увс аймагт 24 нэр төрлийн 2.1 тэрбум, за Хөвсгөл аймагт 22 нэр төрлийн 2 тэрбум, Хинти аймагт 21 нэр төрлийн 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд нийлэгдсэн байна. Иймээс сүүлийн үеийн дэлхийн жишгт нийцсэн онцлогооны тоног төхөөрөмжүүдтэй болсон ч гэсэн түүн дээр ажиллах, тэдгээрийг ашиглах боловсон хүчний байдал нэлээд дутмаг байгаа гэдэг шүүмжлэл байсаар байгаа. Бид боловсон хүчний нөөц бололцооны талаар тодорхойлсон юм а. Энэ чимлэгийн мэрэгжилтнээр бид нар судалгаа авч үзсэн. Ер нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт энэ өнгөрсөн онд батлагдаа гарсан байгаа. Тэгэхээр яг одоо энэ дээр хэдин эм чимлэгийн мэрэгжилтнүүд хэрэгтэй юм бэ? Нэмэлтээр хэдэн хүн бэлтгэх вэ гэдэг тооцоогоо бол бид нар хийгээд тэгээд энэ нэгдсэн журмаар төрийн сангаар бол бэлтгэх хүмүүсийн сургалтын хөтөлбөрийг бол батлаад бэлтгэхэд эхэлсэн байгаа. Мөн бас аймагуд дээр нь ажлын байран дээр нь очиж сургах ажлыг бол зохион байгуулж байгаа. Жишээ нь одоо өнгөрсөн 7 хоногт их хүүхдийн эрүүл мэндийн дурангийн эмчийг авчиад яг хүүхдийг дурандуул юун дээр анхаарах ёстой бэ гэсэн сургалтыг бол одоо Сэлэн аймаг дээр газар дээр нь бол бид нэр зохион байгуулж ингэж хийх жишээтэй ингээд ажлын байран дээр сургах нааш нь татаж авчирж байна. Төв эмнэлгүүд дээр тусгай мэргэжлийн төвүүд дээр бол сургалтыг хийх энэ ажлыг бол хийж байгаа. Ер нь бол эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бол төрийн сангаас зардлыг гаргаж сургах юм нь бол зохион байгуулж байгаа. Мөн бас компаниуд өөрсдийнхөө зардлаар энэ одоо яг багаж тоног төхөөрөмжөөр хэрхэн ажилуулах уу гэдэг сургалтуудыг бол бүгдийг хийж байгаа. Тэрнээс гадна бид бас гадаадад сургахаар Сеул хөтөлбөр гэсэн хөтөлбөрүүдэд бол энэ мэргэжлийн эмчнэрийг сургахаар оруулаад төлөвлөд явж. Эдгээр аймагуудад 15-аас 24 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг авч байрлуулсан бөгөөд ингэснээр иргэдийн эдийн засгийн хүндрэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдэл, 3 дахь шатлалын эмнэлгийн хүлээгдэл ачааллыг бууруулах зэрэг олон талын даваа талтай байна.